За бүгдээрэнд нь энэ өдрийн минь төргий. За өнөөдрийн хичээлээр та бүхэндээ мөр багны байрыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг талаар хичээл оръё. За энэ удааdaa бидний хичээлээ нэг компани дээр байгаа ажилтнуудын сургалтанд хамрагдсан мэдээллийг босоо ийм байдлаар өгсөн мэдээллийг хоошоогоо хөндлөн ажилтны ID нэр хамрагдсан сургалтуудыг энэ хоошоо цуваа байдлаар хэрхэн хөрвүүлэх вэ гэдэг талаар хичээл үзье. За энэхүү хичээл дээр бид өнөөдөр Power Query дээр хэрхэн өөрчлөлтийг хийх үгдгийг үзнэ. Яг хуу маш олон аргаар дараах байдлаар хөрвүүлж болно. За энэ арга нь бас арай бусад аргуудыг бодох юм бол function бичихгүй хялбар арга болно. Мөн дээрээс нь Excel-ийг ачаалал нь маш бага байдаг хамгийн оновчтой арга учраас энэ аргыг өнөөдрийн хичээлээр та бүхэндээ тайлбарлая гэж бодсон юм аа. За хамгийн түрүүнд бүгдээрээ сонгож авсан эхний жишээ өгөгдсөн дата мэдээлэлээ table хэлбэртэй болгоно. За table хэлбэртэй болгохын тулд сонгож авсан хүснэгтэн мэдээлэлээ table руу шилжүүлнэ. За үүний тулд home зэсний format table. За хүссэн загварлага хийж болно. За би энийг сонгочихъя. За format as table. Окей. Боллоо. За ингээд table маань бэлэн боллоо. Үүний дараа бүгдээрээ data хэсгээс data хэсгийн get and transform буюу Power Query руу шилжүүлнэ. From table. За энэ маань ингээд хөрвүүлэгдээд уншиж байна. За ингэнгүүт Power Query руу ингээд ороод ирж байна. Table 2 гэснүүдээрээ Power Query editor руу ороод ирлээ. За дараах байдалтай харагдана. За Query settings хэсгээрээ properties name-ийн бүгдээрээ сургалт гэж нэрийдэжээ. За сургалт. За ID болоод нэр гэсэн хэсгүүд дээр маань null гэдэг юм алдаа заасан байна. Энэ алдаа хэрхэн арилгадаг вэ гэхээр бүгдээрээ энэ Boyka гэдэг ажилтны мэдээлэлд гэрэл гэсэн ажилтны мэдээлэл донд ингэ хооснууд байгаа. Энэ хооснуудыг null гэсэн алдаатай мэдээлэл гэдгээр ороод ирнэ. Энийг бүгдээрээ хэрхэн арилгах вэ гэхээр Boyka гэсэн мэдээллийг энэ хооснууднууд дээр дүүргэх шаардлагатай. Нэг гэсэн ID дугаарыг бас энэ хооснууд дээр дүүргэх шаардлагатай. Үүний тулд Home-ны хажуудлын transform хэсгээс transform fill down. За окей. Тэнгүүд энэ Boyka гэрэл саран молорч гэдэг юм ингээд мэдээллүүд маань ороод ирж байна. За ингэсэн мэдээлэлээ бүгдээр групп үүсгэнэ. Shift-д даржгаад одоо энэ хоёр нүдээ идэвхжүүлээд хоёр багнаа идэвхжүүлээд column by group by дээр ID болоод нэр гэдгээрээ групплэн. New column name бүгдээрээ сургалт гэж нэрлэжээ. Сургалт. За operation all rows. Окей. За тэнгүүд бүгдээрээ сургалт гэсэн нэрүүд дээр групп үүсэнгүүд Boyka гэсэн мэдээлэл дээр байгаа мэдээллүүд маань table руу групплэгдээд орж байгаа. За энэ мэдээллээ бүгдээрээ дахин хоошоо задлахын тулд нэг add column хэрэгтэй. Add column дээр нь custom column гэж байгаа. Custom column дээр бүгдээрээ тодорхой хэмжээний жижиг query дээр ашиглагддаг function бичиж оруулна. За custom name бүгдээрээ сургалт гэж нэрлэжээ. Сургалт. Энэ дээр table check column гэдэг энэ томьёог ашиглана. За энэ томьёог ашиглахын тулд table column гэдгээ бичээд хаалтаа нээгээд дөрвөлжин алт аваад энэ дөрвөлжин алт нь сонгож авсан багны маань илэрхийлж байгаа. Сонгож авсан багнаас бүгдээрээ сургалт гэдэг мэдээллийг авна. Сургалт. Окей. За окей. За тэнгууд энэ маань сургалт гэсэн мэдээлэл маань list хэлбэртэй болоод ороод ирнэ. За list хэлбэртэй болоод орсон мэдээллийг энэ яг тухайн нүдний баруун дээд болонд байгаа энэ задлах тэмдгээр хоёр жишээ заасан сумаар задлаад extract values-а бүгдээр комагаар бүгдээр дунд нь таслалаар зай аваад хооронд нь задлжээ. Кома. Окей. За тэнгууд бүгдээрийнх нь жишээн дээр байсан санхүү борлуулалт гэдэг юм хичээлүүд маань ингээд задраад ороод ирлээ. За энийгээ бүгдээрээ мөн адилхан
transform хэсгээс split column буюу өгөгдсөн мэдээллүүдийг доторх нүдээр нь тодорхой ижил утгаар нь задалдаг тэр сонголтоор нь split column дээр комагаар нь задлаа. За тэгэнгүүт бүгдээрнгийнх нь яг сонгож авсан сургалтууд маань хоошоо задраад ороод ирлээ. Дараа нь энэ сургалт гэсэн баг нь биднэрт хэрэггүй учраас үүнийг remove хийгээд арилгачих болно. Окей. За одоо энэ дээр байгаа энэ 0 гэсэн алдаатай мэдээллүүд маань буцаад Excel рүү хөрвөхөр энэ хүү мэдээлэл маань хостнууд болоод очих учраас санаа зовох шаардлага байхгүй. За одоо Power Query-гээс хэрхэн гарах вэ гэхээр Home хэсгээс Close and Load. Окей. За одоо ингээд Workbook Queries нь уншиж байна. 5 руу мөр мэдээлэл байна. За 5 мөр мэдээлэл маань яг дараах байдалд ороод ирж байна. За үүнийгээ бүгдээрээ copy хийж авч болно. Эсвэл катлаад авч болно. За энийг ишээ copy-дод хуулчих. За хууллаа. Close хийгээд энийг хаачих болно. За энэ мэдээлэл маань яг ижлэхэн ингээд ороод ирлээ. За одоо энэ дээр өгөгдөл нэмүүл яах вэ те? Өгөгдөл нэмүүл энэ автоматар нэмэгдэхгүй гэвэл энэ өөрөө шууд нэмэгдэнэ. За бүгдээрээ жишээ аваад үзье. За 6 дугаар ажилдаа ороод ирлээ. 6 дугаар ажилтан бүгдээрээ сэргэлэн гэд нэрлэе. Сэргэлэн. За сэргэлэн гэдэг хүн ямар хичээл дээр суусан байх вэ те? За сэргэлэн гэсэн хүн маань түүхийн хичээл дээр суужээ. Түүхийн сургалтанд хамрагдчихэ гэх юм бол за одоо энэ мэдээлэл маань ингээд энэ дээр ороод ирээд харагдаж байна. Тухайн таблет маань хариалагдж байгааг энэ зураас харж болж байна. За тэнгуут энийгээ дахиад түрүүний авчирсан query-нээс хөрвүүлсэн тable дээрээ дарахад энэ маань query гэсэн дээд tools маань идэвчнэ. Query дээр очоод refresh гэдээ байгаа. Refresh. Окей. За тэнгуут сэргэлэн гэсэн үнний маань түүхийн мэдээлэл хичээл дээр орж суужээ гэдэг нь харагдана. За тэнгуут түрүүний алдаа зааж ирсэн мэдээллүүд маань энэ дээр хоосон сургалтанд хамрагдаагүй байна, 3 дахь сургалтанд ороогүй байна гэдэг нь харагдаж байна. За ингээд дараах байдлаар ингээд хөрвүүлж болно. Ямар нэгэн томьёо ашиглахгүй алдаа заана гэсэн ойлголт байхгүй учраас илүү их хялбар мөн дээрээс нь Excel дээр ачаалал үүсгэх нь бага байдаг учраас энэхүү аргыг та бүхэн хойштоо үйл ажиллагаан дээр ашиглаад яваасаа гэж хүсэж байна. За өнөөдрийн хичээл танд таалагдсан бол манай пэйжүүдийг дэмжиж лайк дараарай, мөн subscribe хийгээрэй. Найз нартай Facebook-ээр, Instagram-аар тухайн миний оруулсан хичээлүүдийг шеэрлээрэй. Мөн надад сургалт зөвлөгөө авахыг хүсвэл доорх Facebook хаягаар надтай бас холбогдож болно. За та бүгдээ ажилд амжилт хүсье. Дараагийн хичээл дээр уулзлаа. Түр баяртай амжилт.